Hey, за юу яцхан үзэгчтэй Newsack in the house энэ удаагийн бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. За өнгөрсөн 2-3 хоногт болоо Монголын хипхопод чамгүй сонирхолтой зүйлс олон тохиолдлоо. Ирэх 7 хоногуд болоо бүр л илүү сонирхолтой болох нь ойлгомжтой. Яагаад гэвэл өрн дулаан цаг ирж шүдэ залуусаа тун удахгүй энэ маркет маш халуун болно. Бичлэг эхлэхээс өмнө видеоны тайлбар хэсэгт байрлах линкэн дээр дараад Newsack сувгийн аль бие усны Telegram сувгт нэгдээрэй. Энэ сувг дээр үзэгчдтэйгээ илүү ойр байхаас гадна сагсан бөмбөг болон хипхопын хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой. За тэгэл ойрын сонин сайхнаа хуваалцаж байхаас гадна зарим нэгэн бичлэгүүдээ мань чин тэн дээрээ постлж байгаа шүү. За тэгээд олон юм яриад явах уу? Бичлэгэнд орцгоё. За эхний сэдв бол рэпер Гинжин болон Ванди Баамлагт холбогдож байна. За эдгээр уран бүтээлчдийн хувьд бол та бүхэн мэдж байгаа рэпер Гинжин энэ жилийн 100-100 тоглолтын хедлайнер артист болж тоглолтоо хийхэр болсон. Харин Ванди Баамлагийн хувьд ямар ч байсан 6 сард өөрсдийнхөө бие даасан тоглолтыг хийхэр болсон байгаа 10 жилийн ойн тоглолт. Ванди болон рэпер Гинжин Triple X болон 100-100 тоглолтуудыг зохион байгуулдаг продюсер Showman Халзаанар бол хөлийн чандыг хамтдаа зорьсон байна. За хэдүүдэд дараах хэдэн сториг үзцгээе. Gestörte Partizan, ole ole Partizan, bin Mongols Partizan. За эдгээр бүрэлдэхүүн бол яг яах гэж хөлийн чандыг зорьсон бол тун тодорхой болов гэж бодож байна. Ерөнхийдөө бол клипний ажлаар бол явсан байх. За үүн дээрээс харахад бол Вандебо болон Гинжин гэсэн хамтарсан дуу бол тун удахгүй гарах гэж байж магадгүй. Бүр эсвэл Гинжин тусдаа нэг клип, Вандебо хамтлаг тусдаа нэг клип. За ямар ч байсан нэг 3-4 клипний ажил бол өмнөөс гарах болов гэж бодож байна. За 100-100 болон Вандебо хамтлагийн 10 жилийн ойн тоглолтуудын маркетинг бол 3 сарын дундаас явж эхлэх нь ойлгомжтой. Тэгээд тун удахгүй бол цоошин уран бүтээлүүд нь цацагдах нь бол дамжиггүй. Ямар ч байсан уран бүтээлч хувьд бол гадаадд зураг авалтаа хийгээд эдгээр дуунууд дээр бол маш өндөр ач холбогдол өгж байгаа нь харагдаж байна. Тэгээд ямар хуу уран бүтээл биднээсээ хүлээж байгаа вэ? За хугацаал бүгдийг харуулах нь дээ. За дараагийн сэдв бол цоошин рэпер юм шиг байлээ. Тэгээд Гото хэмээх рэперт холбогдож байгаа. За Facebook болон Instagram дээр нэг хэсэг нэг дугаар бол нэлээ мим яваадсан юм аа. За би ч нэг хайхтар тоосонгүй гэхдээ байсгээд гарч ирээд байхаар нэг ямар учиртай рэпер яг ямар учиртай дуу юм бол гэд ороод сонслоо л доо. Тэгсэн чинь Гото хэмээх рэперийн Апро хэмээх дуу байсан Blue Check цацагдсан. За дууны үед бол айгүй хөвгөлтэй заяа. Тэгээд би энэ залууг бол өөрөө тийм барбар залуу юм болов гэж бодсон. За би чамайг ярьж өглөө шүү. Нэг жил өнгө очиж үсэцүүлэх шүү. Энэ бол тийм шал өөр үнцэг байсан афро үстэй залуусын сүлд дуу гэх юм да. За энэ дууны комент хэсэг нас нэлээд сааж исэн. Пүүста оны шилдэг суг хийт. We need хаха reaction. Харин хипхоп ингэж шаадгүй штэ бро. Басар илүү шахаар байна бро. Найз анх удаа өсчин орж ирсний дараа. За гих мэдчлэн сэтгэлдлүүд бол маш их байсан. За тэгэл энэ бүхнээс гадна Facebook, Instagram-аар бол нэг хэсэг нэлээд мим яваадсан энэ дуутай холбоотой. За энэ цаг үед бол те ерөнхийдөө дийлэнх рэперүүд маань бол мөнгө, хүүхэн, машин ч үгүй юм уу те иймэрхүү зүйлс бол дуулж шүү. Яг надад бол энэ рэпер таалагдсан нэг амар тийм муу юм байхгүй. Зүгээр хөгжилтэй те өсчин ингэж шаадгүй штэ бро. Зүгээр юм хай фан. Нэг иймэрхүү өөр хэм маягаар өгүүлдэг өөр стайлны рэпер бас байж болно штэ те. Яагаад үгүй гэж. За дараагийн дуун дээр цаадах чинь бас юу дуулах нь хэдүүлээ хамтдаа хүлээж энэ удаагийн дуун дээр бол өсдүүллаа. За дараагийнх дээр юу дуулах нь мэдгүй одоо юу ч дуулаад гараад иж магадгүй нөхөр биш шүү. За тэгээд shout out to Goto. За дараагийн сэдв бол Татарын Мөгийн ахтай холбогдож байгаа. За Мөгийн ахын хувьд бол түүний сошиал дээр хийсэн сүүлийн бичлэгнээс болоод маш олон хүний анхаарал тэр зүг рүү байна. За тэгээд яг ямар бичлэг байсан бэ? Хамтдаа үзцгээе. Дачин цааны осын бодол дээр ирсэн байж байгаа. 3 солонгосыг дөрвсөн. Тэгээд ямар ч хатдаг нэгт бол аялах зорилготой. За хоёрт бол 3 солонгос манад бас одоо энэ Physical Asia гэдэг одоо энэ нэвтрүүлэг гарснаас хойш солонгосчууд Монголыг зорих одоо хандлага маш ихээр нэмэгдэнэ гэдэг одоо бас зорилгоор одоо Монгол бас бизнес хөрөнгө оруулалт хийх боломж байдаг гэдэг юм аялын зорилгоор ирсэн. Ер нь бол ингээд бодоход солонгос улстай манай Монгол улс салшгүй болоод болсон. Манай 50 мянган солонгосчууд одоо монголчууд солонгост амьдарч байна. За дээр нь одоо 30 мянган оюутнууд тэнцээ сууж өөрийгөө одоо боловсруулж бэлтэж байна. Дээрээс нь бид нар хүнсний маш харилтай. Одоо бидний бүх хүнс одоо хэрэглээнүүд одоо солонгос техник болсон. Үнэ хувцас хэрэглэл одоо контент бүх зүйл. За дээрээс нь одоо эрүүл мэндийн бид нар одоо хаалганд явахдаа одоо бид зөндөл бүгдээрээ л ингээд хаалганд явдаг. Гэтэл бид нар солонгосчуудтай өнөөдөр ингэж одоо новшин хайцж байгаа. Энэ яаж байгаа гэсэн чинь гадаадын харьяат одоо миний өрсөн одоо хоёр солонгосыг оруулсангүй л дээ. Яаж байгаа гэсэн чинь сайн нөгөө цэцгийн хийснээр манай монголчууд муухан цанаа хариуг авч байгаа. Тэр Очир Баатар гэдэг. Ямар ч зөрчилгүй солонгосчуудыг хэлэг мэдрүүлэхгүй. Тэгсэн мэтлээ энэ 100 болоод солонгосчууд шүү дээ. Манай Монголыг маш ихээр зорихоор ийм хандлага гарсан. Тэгэхэд маш хүнд орсон. Ийм одоо ийм солонгос улсын давлгаа авч ирж хахад солонгосчуудыг шууд татлж байна. Бизнес классаар ирсэн 3 хүнийг одоо тэгээ маргааш энэ усууд болохоор өөрсдөө солонгосын одоо элчиндээ хандна гэж. Нэгт хоёр дахь юм бол бизнес классаар ирсэн одоо энэ зардал одоо өдөр би 3 цаг ирсэн байна. 3 цагаас хойш одоо хэд болж байна? 12 цаг болж байна. Би эдгээр гаргаж авах үнхээр хичээлээ. Одоо ингээд яагаад гаргадгүй юм бэ гэсэн чинь виз мэдээлээ. Гэхдээ солонгосчууд 90 хоногийн визгүй зочих хэрэгтэй. Аялын журмаа. Тэгээд
гарахгүй шалтгаан нөгөө хууцаа бүглээг үүс. Ерөөсөө тийм шалтгаан. Бид нар хизээ солонгосчуудаас одоо аялал жуулчлалыг хөгжүүлээд бид нар солонгосчуудаас одоо эдийн засгийг одоо эрхчлөлийг олж авах гэж бодлоо. Яг тэгвэл 200 солонгосыг одоо энэ зүүн одоо ингээд 20 200 300 мянган солонгос ирэх чинь. Би одоо тэгж итгэлтэй. Гэхдээ манай энэ одоо гадаадын иргэнийг одоо ингээд хүлээж авч байгаа байдал нь яг юм. Ойлаа за надад ингээд шалтгааны тайлбар өгч би ингээд надад гарч ирээд ингээд над мэдээлэл өгч гэсэн чинь хинч гарч ирээгүй. Уцаар хачаад тэгвэл уцаар хачаад. Ийм аимшигтай. Одоо тэгээд магадгүй яхад хариугаа авч байгаа бол яг ийм байдлаар асуудал шийдэх юм бол энэ даймжраг биш үү? Тэнд байгаа манай 40 мянга манай оюутан залуучууд тийш очиж имчилүүлж байгаа Монгол иргэн хохирно. Тэр чинь 60 70 сая хүнтэй эдийн засгийн тэнэг мангар том болсон. Дэлхийд дээр ингээд entertainment, бизнес, бүтээгдэхүүн одоо юу гэдэг үйлдвэрлэл үйлчлэг бүх юм нэвтэрсэн. Тэгээд энийг ингээд манай зүгээр нэг юм Очирбаатар гэдэг нэг ах байлаа. Жагдаж байгаа. Тэгээд ийм асуудлыг одоо ингээд маш хурдан шийдэх бол Монгол бас үнэхээр живж байна. Хүнд суталтаа живж байна. Нөгөө тошин дээр мессэн дээр гэдэг живж байна. Үйлчлэгийн харилцааны соёл багт. Тэгээд солонгосчууд үнэхээр мангар хэрэг энэ зам. За Мөгийн ахын хувьд бол нэлээд бухимдсан харагдаж байна. Тэгээд өөрийнх нь урьсан солонгос жуулчдыг бол хилээр оруулаагүй буцаасан асуудалд. За яг энэ дээр бол солонгосчуудад монголчууд хариуг нь өгж байна. За нэг иймэрхүү асуудал яригдж байгаа. За бүгдээрээ л баг мэдсэн баха. Гэхдээ хэрвээ та бүхэн мэдээгүй болвол энэ бүхэн яг хаанаас үүдэлтэй вэ гэдгийг нэг жоохон яриад үзье л да. За бүр анх бол Нэм Осрын учрал гэдэг хүн гадаадаас бол банкнуудыг оруулж ирнэ гэдэг мэдээллийг хэлсэн. За энэ нь мэдээжтэй дотоодын банкнуудад бол маш тийм ашиггүй үр ашиггүй зүйл шүү дээ. Гадаад орноос бол хүү багтай том банкнууд ороод ирэх юм бол дотооддоо монополчсон байсан хэдэн банкны үр ашигт ажиллагаа нь мэдээж багасах нь ойлгомжтой. Харин яг энэ үйл явдалтай зэрэгцээд өмнөд Солонгосын нэг том банк бол Монголд үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгаагаа шууд илэрхийлсэн. За энэ ч гэсэн Монголын сайтуудаар бол нэлээд сэвэгдээд эхэлсэн. За яг энэ сэдв халуун байхад яг үүнтэй зэрэгцээд цэцэг бол мэдээллийг хийсэн, бичлэг хийсэн. Ингэж монголчууд идэлж болохгүй нэрээ. Монгол хүн гэхэл ядуу монгол хүн гэхэл тэний хэл усгүй мэдлэг басралгүй мэдрэл гэж боддог юм солонгосод. Яг ийм ажил гэдэг. Яг гадаад иргэн яам энэ солонгос бүтээн солонгос улсад ажиллаж байгаа эчин сайдын яам консул хашлаагүй. Яг тудлаа юм яриад энэ монголчууд эрхийг хамгааж ингэж энэ юу ч хийхгүй гэдэг байгаа. Жишээ нь тэр одоо өчнөө мөнгөө зарласан виза авсан хүмүүс хэлээр гарч ирэхэд ямар ч асуудалгүй хүмүүс яа заавал тийш нь оруулчаад ингэж дийлж таамаглаад хамаг мөнгөөр эдийн засгаар хохроод мөнгө хохроод идэв. Нэг үе бодоод монголчууд энэ дээрээ тараар ажиллаад халж нугаад байгаа ховорцсон шүү дээ. Энэ чинь имчилгээний зорилготой хувийн асуудалтай хүн амтандаа уулзах учиргүй гэдэг маркетинг суугаад аялал зугаал их нэлээд юм аа зү. Өчнөө кино шиг нүдэд энэ дээрж үзэх бац өчнөө монгол хүн. Яг тэр талаас матгүй. Яг монгол хүний хош гэж байгаа юм бэ. Ингээд гах чинь энэ зүгээр нэг юу гэдэг зүгээр нэг иргэний асуудал чинь хоёроос хоорондын асуудал болно шүү. Дипломат харилцааг суулгах хэмжээний. Яг монгол хүн ингэж хош байлгаж байгаа. Яг энэ амар загнаж байгаа. Яг тэр хүмүүсийг гүтгүүлээд энэ солонгосын иммиграшн хүмүүсийг юм харж байгаа. Тэгэхээр тэнд байгаа хүмүүсийг хараад Орос ороод төвшөөр болоод гаргаж штэ. Вьетнам ороод Монголоос ирж ирсэн тавьж штэ. Зүгээр гарч байгаа. Монгол хүн байнгут уурлаад ажиллаж хашчаад ингэж идэг. Тэгэд би бол нэг үнээр биеэр ингэж бүр энэ сошиал дээр явж байгаа энэ боломжтой хойч өмгөлч боломжтой энэ хэвэн дэлгэр яриад байдаг зүйл үний юм байна гэж биеэр мэдэрлээ. Ингэж монголчууд хохироод байх юм бол монголчуудаа та бүхэн юу гань хэмжил. Одоо таны хэлээр гагаагүй буцаагаад явуулсан бол мөнгө хэмжил. Сэтгэл санааны хохирлоо хэмжих хэрэгтэй бид нар. За энэ бичлэгийг та бүхэн сая товч бөгөөд тодорхой үтсэнчлэн солонгосчууд монголчуудыг хилээр оруулахгүй буцааж байгаатай холбоотой бүхэндсэн бичлэг байгаа. За энэ бичлэгийн хувьд бол нэлээд газар авсан тэгээд коммент хэсэг нь үргэлжлэлтэй мэдээж солонгосчуудыг үзэн ядсан монголчууд бол асар их байсан. За зарим нэгэн хүмүүсийн хардаж байгаагаар бол цэцэг гэж энэ эмэгтэйгээр Монголын банкуд албаар ингэж солонгосуудыг үзэн ядуулах бичлэг хийсэн. За нэг иймэрхүү хардлага бол нийгэмдэр явсан. За яг үүний араас бол та бүхэн юу болсныг мэдж байгаа. Мөгийн ахын асуудал гарч ирсэн. За миний хувьд бол угаасаа энэ хардлагатай санал бол нийлж байгаа. Тэгээд дээрээс нь бол монголчуудын хариу барих хүмүүс ерөөсөө солонгос биш ээ. Бид нар энэ улсдаа ерөөсөө болоод дайсагнах ёсгүй гэж би бол бодож байна. Өнгөрсөн жил болоод өнгөрсөн солонгосчуудын Netflix дээр хийсэн Physical Asia хэмээх шоунд Азийн маш олон орноос монголчуудыг муухайгаар хэлбэл бол тоож оруулсан. За тэгээд улмаар бол монголчууд тэр шоунд 2 дугаар байранд орсон. Дэлхийд даяар Аз даяар бол маш өндөр нэр хүндтэй болсон. Хамгийн гол нь монголчуудын зүрхэн дотор байсан Монгол гэдэг омгчлыг сэрэж чадсан. За энэ мэтчлэн маш олон зүйлээрээ солонгос болон монгол орн түүхэн холбоотой хүмүүс. За тийм ч учраас миний хувьд бол татарын Мөгийн ахтай бүх талаараа бол санал нийлж байна. Тэглээгээд солонгосын соёлыг дуурайгаад солонгос хүмүүс шиг бол гэж ерөөсөө огт хэлээгүй шүү. Угаасаа бид нар солонгосын соёлыг ерөөсөө дуурайж болохгүй ирчүүд үнэхээр хүчтэй байх хэвээр тэгжиж улс орон хөгжин. За тэгээд ямар ч байсан татарын Мөгийн ахын гаргаж ирсэн энэ асуудлыг тэр холбогдох байгууллагууд нь шалгаж үзээсэй гэж бодож байна. За тэгээд энэ 7 хоногт татарын Мөгийн ахтай холбоотой нэг иймэрхүү мэдээлэл олон хүний анхаарлыг татлаа. За дараагийн сэдв бол рэпер Бомон буюу Янг Бутэй холбогдож байгаа. За түүнтэй холбоотой нэгэн зодооны асуудал гэх юм уу те. За энэнд бол өнгөрсөн 7 хоногт бол сошиал дээр бас баггүй анхаарлыг татсан. За энэ асуудлын дараа түүний аав бол сошиал дээр мэдээллийг хийсэн байгаа. Хүүхдүүдээ хамгаалаарай. Миний хүү 2026 оны 2 сарын 14-нд 5 богдын Баатар сайхны хүү Амар сайхны өдөөн түрхэрсэн бүлэг залууст зодуулсан үнэн хүлээцтэй хараад байсан чинь хохироод өнгөрөх янзтай байна. За иймэрхүү бол мэдээлэл хийсэн байгаа. За мэдээж түүний энэ мэдээллийн дараа нийгэмдэр энэ асуудал айгүй тийм сенсацийг тарьж эхэлсэн маш олон хүмүүний комментиг авч эхэлсэн. Харин энэ бүхний дараа тун удалгүй рэпер Янг Бу өөрөө гарч иж одоо сайтад ярилцлагыг өгсөн байгаа. Өөрийн чинь одоо аав гэж ойлгосон. Захим сүлжээндээ бол одоо хүүмэн ингээд Амар сайхан
Амрсаахны өдөөн төрхрэлтээр зодоод одоо бидний хүнд гэмтэл авчруулсан. Энэ бол үнэн гэдэг мэдээллийг бас өөрийнхөө цахим сүлжээнд бичсэн байсан. Нөгөө талаар бас хэвлэл мэдээллийн байгууллагад тодруулах мэдээлэл өгөхтэй ч гэсэн энэ талаар дурдсан байсан шүү дээ. Тэгэхээр одоо аавда та босон процессыг хийсэн болов уу? Ер нь аав нь яагаад энэ мэдээллийг ингэж олон нийтэд түгээх болсон юм бол? Манай аав бол босон процессыг ерөөсөө мэдгүй байгаа. Тэгээ яг аавны үүднээс санаа зовсондоо тийм бичсэн юм шиг үлээ. Би ч гэсэн өөрөө хараад юу нь бол гайхсан. Нэлээд гайхсан. Тэгээ бид нар ярилцсан. Манай анжи бас яг босноос нь илүү сүртэйгээр хүлээж авч багийн мафийн зодооны юм шиг ийм бодоод байгаа хэрэг. Тийм бол ерөөсөө бодоогүй. Би хэлсэн. Бид сайн завраа юм байсан гэсэн гээд хүмүүсээс ч гэсэн ер нь зүгээр болохоор те. Банга нэг тийм та нарын бодож байгаа шиг юм байдгүй шүү л гэж л таад. Тухайн одоо хүмүүс бол үл таних хүмүүс байсан гэж юм л да. Тэгэхээр өөрөө чинь бид одоо хичнээн хүн халдсан бол танихгүй хүмүүс 3 хүн байсан. Одоо цагаан байгууллагаас ажиллаа хийгээд шалгаад явж байгаа тийм. Тэр хүмүүсийг бол та танихгүй. Мэдгүй. Гол компани гүйцэтгэх захирал амар сайхныг бас та таних юм болов уу? Ямар нэгэн бас таагүй харилцаатай юм болов уу? Таныг бас сайн нямбуу гэдэг энэ хүүхэдтэй дотн харилцаатай найзуудаа гэх тийм учраас одоо гол компани гүйцэтгэх захирал амар сайхан өдөөн төрхраад тэр хүмүүсийг таныг задуулчлаа гэдэг ийм ойлголтууд бас нийгэмд яваад юм л да. Сайн нямбуу танаа. Аматай битэр найзууд тийм амаа мэднэ. Найзууд багасаа би нэг мэддэг байсан. Амаа гэдэг нь амар сайхан амчлаарай тийм. Амар сайхан тийм. Найзууд болохоор амаа гэж дууддаг. Тэгээд найзуудтай холбоотой байдаг тийм. За та бүхний саяны үдсэнчлэн түүний хувьд бол аав нь бол буруу ташаа ойлгосны улмаас энэ мэдгдлийг хийсэн байгаа. Би бол амар сайхантай зүгээр найзуудаа тий амар сайхан бол намайг хэсэг бүлэг залуустай нийлж зодоогүй. Энэ бол тийм баг зэргийн андуурсан эндүрсэн үйл явдал болсон байна. За нэг иймэрхүү мэдгдлийг бол хийсэн байгаа. Товч утгаараа. Харин дийлэнх олон хүмүүсийн хувьд бол тий мөнгө айгүй хүчтэй юм ач гэдэг юм уу нэг иймэрхүү сэтгэлдүүд бол айгүй олон байсан. Харин үзэгч та яг энэ үйл явдал дээр ямархуу байр суурьтай байна вэ? Өөрийнхөө сэтгэлдлийг комент хэсэгт бичиж үлдээгээрэй. За тэгээд өнгөрсөн 7 хоногт рэпер Янг Бүтэй холбоотой нэг иймэрхүү мэдээлэл олонний анхаарлыг татлаа. За дараагийн сэдэв бол рэпер Маратай холбогдож байгаа. За цаадны чивд бол саяхан болоод өнгөрсөн цагаан сараар сайн үйлсийн аян хийсэн байна. За хэдүүлээ дараах хэдэн бичлэгийг үздэцгээе. Манай Bakery манай брэнд тэгээд залуусаас нэг та бүхэн цааш нэг хийж байна. За баярлалаа. Тэгшүү. Цааш нэгнийхээ тэгээд таван дээр идээгээ тавиарай. За сайхан шилээрэй хичээ. За даахнууд За та тэгээ сахан шинлээрээ. За нийгэмдээ зөв үйлгэр дуурайлал үзүүлж сайн үйлсийн аян хийсэн рэпер Марад бол Томос том баярыг хүргэе. За шууд энэ сэдвтэ уялдуулаад рэпер KK-ийн сторитой холбогдсгоё. Цагаан сарын үеэр хийсэн модон могоо жил дуусч гал морин жил орох гэж байна. Могоо жилдээ ажил бүтээл ол зомог ихтэй сайхан жил байлаа. Сар шинэ болж эмээ өвөө дээр ирж үнсүүллээ. Жилээ солигдоход бүгд гэрч цэвэр нэр цэвэр орох ёстой гэж буурлууд маань захиж байна. Морь жилдээ төлөвлөсөн зүйл маш их байна. Жил орж байгаа учраас энэ жилдээ бүх асуудлаа ардаа үлдэхээр шийдлээ. Янг Саба хэлэхгүйгээр доромжилсан дуучлаарай. Адилхан залуу бас хип хоп хүмүүс байна ойлголцох байхаа гэж найдаж байна. Чанартай дис сонсгосонд баярлалаа. Респект. Үзэгч олондоо чанартай хөгжим сонсгож залуу үеийнхээ төлөөллүүд болж үлгэр дуурайлал болцгоё гэж хүсэж байна. Бүгдэд нь баярлалаа. За нэг иймэрхүү сториг л хийсэн байгаа. За мэдээж 2026 он гарсаар Монголын хип-хопод хамгийн халуухан сэдв нь рэпер Янг Саб болон рэпер KK гэсэн биф байсан. За энэ бифийн хувьд бол та бүхэн мэдэж байгаа бид бүхэнд бүхэл бүтэн 4 дистуу сонсгосон хэсэг зурч гэсэн сонсогчдод маш сонирхолтой, маш entertainment байсан. За энэ бифийн хувьд бол нэг нэгнээ хүндлээд нэг нэгнээс уучлалтгүйгээд ингэж төгсчин гэдэг бол бас айгүй гоё байна. За тэгээд ямар ч байсан рэпер KK болон рэпер Янг Саб нартай дараагийн уран бүтээлд нь Томос том амжилтыг хүсье. Өнөөдрийн бичлэгний хамгийн сүүлийн сэдэв бол рэпер Тандартай холбогдож байгаа. За рэпер Тандрын 2 сарын 22-нд цацсан дуу маш олон монголчуудын анхаарлыг татсан. За монгол хэмээхийн дууны клипийг бол яа харахгүй онцлохоор болсон маш чанартай клип болсон байна лээ. За тэр клипнүүдийн кастинг нүүр хувиргалт ч гэдэм үтэй өмсөд зүүсэн зүйлс клипний өнгөч гэх юм уу. За ер нь бол бүр маш чанартай клип болсон байна лээ. За энэ дууны клипэнд оноо өгдөг байсан бол би 10-аас 10 оноо өгөхөр байна. Харин дууны микс мастер тоолныг 10-аас 7 оноо ч юм уу те. Яагаад гэвэл дууных нь аян хитрхи чанга хэрнэ. За рэпер Тандрын холоо жоохон цаана сонсогдодсон гэх юм уу. За энэ дууны хувьд бол нэг өдрийн дотор бүр 450,000 хандлт авчихсан. За тэгэхээр рэпер Тандрын хувьд залуу үеэсээ аль хэдийн тасарчсан рэпер болчихсон гэдэг нь бол энэчнээс тодхон харагдаж байгаа. За мэдээж ямар нэгэн зүйл хийж байгаа учраас ямар ч комент ирэхгүй нэ гэж юу байх вэ? За энэ дуутай холбоотой нэг иймэрхүү пост бол айгүй газар авсан. Енисен Киргизүүд эрт цагт ийм зэрэлгүүд байсан гэдэг. Хятад сурвалж дээр ч зөндөө байдаг. Ой таагаад ан гөрөө хийж амьдэрдэг. Урц маягийн сууцтай арьс үсэлхээр хувцаа хийж өмсдөг. Төмөр боловсруулж чаддаггүй. Ясан зэвсэгтэй гэх мэт. Уг нь энэ клип Хабул хааны үеийг харуулмаар айц юм гинлээ. Хабулаа
Хятадаас өмнөхөн арай чулуун зэвсгийн үе байгаагүй бидтэй. Хятадууд яах вэ? Үеийн үедээ бид нарыг зэрлэгүүд гэдэг. Гэхдээ тэрийг нь хүлээн зөвшөөрч байгаа юм шиг ийм зэрлэг өнгөйстэй кино шиг клип хийгээд байх нь зүгээр үү? Бид нар соёл иргэн шилгүй ийм ой тайгын арьс ус нөмөрсөн мах зулгааж итсэн бүдүүлгүүд уг нь байгаагүй юмсан. Ядаж хүн чулуунуудыг хараарай. Бухын гэвэрт биш хундаг аяг барьж идэн ундаа уудаг байсан юм шүү. Монгол гэхээрээ Warcraft-ийн оркууд шиг имиж бүрдүүлж тэрийг нь гоё кул гэж итгэх ёстой юм уу? Яагаад бидэнд ийм зэрлэг өнгө төрөх хүчээр тулгаад байгааг гайхаад байна. За нэг иймэрхүү нийтлэл бол байсан. За мэдээж хүн болгонд адилхан тусна гэж юу байх вэ? Тэгээд хүн болгоны үзэл бодол энэ тал дээр өөр байгаа байх. Клипийн тоглосон Physical Asia шоуны одууд болон ихэнд гарч байгаа англи үсгтэй текст ч байдаг юм уу те. За энэ бүхнээс нь харахад бол ерөнхийдөө энэ дууга Монгол гэлтгүү бас гадаадын зах зээл рүү зүтгүүлсэн болов уу гэж бол миний бодлоор бодсон. За сүүлийн үеийн энэ дотоодын маркетаа хараад байхад ямар дуунуудыг хяналт авч байна вэ гэхээр ямар нэгэн байдлаар дуундаа болон клипэндээ энэ Монгол гэсэн зүйлийг шингээсэн. За нэг иймэрхүү ондоошилтай контент болон уран бүтээлүүд бол илүү газар авч байгааг та бүхэн ажиглаж байгаа бах. Монгол хүн бүрийн дотор байгаа тэр Монгол омгшил ч юм уу те Монголоо гэсэн тэр сэтгэл зүрх. За энэ бол угаасаа хүн болгоны зүрх сэтгэл дотор байгаа. Монгол хүн бүрийн энэ үзэл санааг нь сэргээх бол надад айгүй тийм чухал юм шиг санагдсан. Тэгээд энэ нь бол өмнө жилийн Physical Asia шоунаас ахуулаад монголчууд бол баг сэрж байгаа юм шиг харагдсан. За яг одоогийн байдлаар бол тийм нийгэмд нөлөөлж чадах инфлюенсерүүдтэй одоо төөгөө ч юм уу таандарч ч юм уу иймэрхүү залуус нь энэ ондоочлоо ойлгоод за үүгээрээ уран бүтээлч гэдэг юм уу контент бусад хүмүүсийгээ бид нар бол гаднаас юу ч хайх ёсгүй юм байна. Биднэрт бол бүх зүйл нь байгаа юм байна. Бид нар өөрсдөө ондоошсон хүмүүс юм байна. Гэдгийгээ бол бүх зүйлээрээ ойлгуулж тайлбарлаж хэлж байгаад нь бол айгүй их олзуурч байгаа. Тэгэд өшөө олон залуучууд үүнийг ойлгосоо Монгол хүн бүрийн дотор байгаа тэр үзэл суртал нь сэргээсээ Монгол ирчүүд маань эргээд хүчрэхэг болоосоо ч байд юм уу те. Нэг хаахтар тийм үндэсрэхэг үзэл бодол санаа биш шүү. Гэхдээ энэ морь жилд бол монголчуудын амьдрал илүү дээшлэх ч юм уу те. Улс оронд ямар нэгэн байдлаар сайн сайхан зүйл бол тохиолдох юм шиг санагдсан. Бичлэгний төгсгөлд хандаж хэлэхэд бол те бүгдээрээ морь жилдээ хичээцгээе, сайн сайхан болж бүтнэ гэсэн бодлуудаараа тарих толгоогоо цэнгэлцгээе. Квиз ахтай холбогдож байгаа. Зарим нэгэн хүмүүс анзаарсан л байхаа квиз ахын хувьд бол те сүүлийн үед Facebook дээр маш идэвхтэй байгаа. Тэгээд олон рилүүдийг хийж маш өндөр хандлтыг авч байгаа. Ингээл бодоодсэн чинь квиз ахын хувьд бол энэ олон жил ерөөсөө өөрийнхөө үзэл бодол модлыг те ингэж олон нийтэд ерөөсөө ярьж байгаагүй юм билээ нэг хайхтар олон удаа. За сүүлийн үеийн рил бичлэгүүдээс нь за энэ бичлэг бол ихэд бол аюу анхаарлыг татсан яг хип хоп индастри дундаа. Намайг үзэн ядаж надад хорсож атаархаж надад хэлэх гэсэн үгээ дуу болгохын тулд нойр хоолой хасаж суралцаж рэпер болсон артистууд өнөөдөр бүгдээрээ хөлн дөрөөнд гар нь ганцганд чанар нь хүний зэрэгт хүрсэн. Арга барил ямар ч байж болно л доо. Гол нь шавнараа хүний зэрэгт хүрснийг харахаар багшун их баярлах юм өө чаавас. За яг энэ релиз нь сүүлийнх нь хэлсэнгүйг айгүй их анхаарал татмаар багш нь бас шавнараа үдий зэрэгт хүрснийг хараад баярлдаг шүү гэдэг утга байгаа л да. За та бүхэн мэдж байгаа шүү дээ те 10 хэдэн жилийн өмнө квиз ахыг л дуулдаг байсан. Тэгээд квиз ахыг бас муулж айгүй их хүмүүс бас рэп хийдэг байсан. За тэдний нэгэн жишээ болоо яах аргагүй оппозит хамтлаг. Тэгээд оппозит хамтлаг ч гэсэн өөрсдөө энэ олон жилийн дараа тэр үйл явдлын талаар бол тайлбар хийсэн Санжаас подкастаар. Ямар ч хамаагүй хүмүүс нэг юм хамтлагт нэг юм дуу байдаг ус аахгүй нэг юм нэг хужаа нарыг үзэн ядсан нэг дуу, ээжийн тухай нэг дуу, тэгээд нэг тиймэрхүү нэг юм дуунууд байх ёстой юм шиг нэг тийм хипхоп байсан байхгүй. Тэгснэ нэг юм квизаг үзэн ядсан юм шиг нэг тийм дуу байх ёстой юм шиг юм болоод эхэлчихэж байгаа байхгүй. Тэгэнгүүт тэгэхээр бас угаасаа ахуд бас жоохон тийм хүнд туссан юм шиг надад санагдсан. Тийм тэгээд сүүлд квиз ахтай бид тэднийг орой уулз асуусан юм а. Тэгсэн чинь яг энэ асуудал хөндөгдсөн байхгүй. Ах өөрөө асууж яагаад та хоёр тэр үед тэгсэн. Тэгээд би яагаад тэгсэн бол гэж үзэж одоо тэр шалтгааны юусоо сандгүй. Тэгээд ахаа тэр үед бид хоёр ч үнэхээр жоохон би жуучлаарай гэж би бол хэлсэн. Тийм тэгээд гэхдээ нэг юм бас энэ дээрээс яг нэг зүйл тодорхой болж байна л да. Тэр нь болохоор ерөнхийдөө бас одоо ийм нэгт байгаа хүн рүүл дайрж байгаа юм л да. Яг уг нь бол яг тэр талаас нь ойлгоод авсан байсан бол зүгээр байсан юм байлээ. Тэгэхгүй одоо нэг юм гадуурхагдсан юм шиг хүлээж авсан юм шиг надад тэр яриаг сонсоод бол надад тийг санагдсан. Түүнээс биш хэрвээ тэр хүн бидний доор хэрвээ байсан бол бид нэр тэр хүнийг тоохгүй байх ус шүү дээ. Тийм.
Тэгээд яригдж гин гэдэг чинь өөрөө л тийм үстэй тийм. Бус яалтчгүй тухайн цаг үеийн ч гэж ер нь бүх цаг үеийн бас айгуу тийм ер нь баг эхний 3 байх тийм одоо топ 3 одоо big 3 гэж ярих юм бол баг тэрэнд орохоор хүн байхгүй. Тийм. Тэгээд байжсэн чинь тэгээ болцсон ингээд бодожсэн чинь дахиад тэр асуулт орж ирсэн. Тэгээд би дахиад бас тэр үед тийм байсан уучлаарай гэж хэлсэн. Тэгээд уучлсан гэж ярихын чамаас сонслоо. Тэгээд уучлсан бол одоо тэгээд хайртай. Би болохоор энэ дээр нэг тийм уучлахгүй юм бол байхгүй. Энэ бол тийм уучлалт харин ч баярлах ёстой байсан гэж би бодчихсон. За уучлаарай. За тэгээд энэ олон жилийн дараа рэпер Quiz ахын хувьд өөрийнхөө сошиал дээрээ янз бүрийн байдлаар өөрийнхөө үзэл бодлыг нээж ин. За та бүхэн бас яг энэ дээр өөрсдийнхөө сэтгэлдлийг бичиж үлдээгээрэй. За тэгээд өнгөрсөн 7 хоногт рэпер Quiz ахтай холбоотой нэг иймэрхүү мэдээлэл анхаарал татлаа. За дараагийн сэдв бол өвжи мобтой холбогдож байгаа. За өвжи мобтой холбоотой сүүлийн үеийн мэдээлэл гэх юм бол өвжигийн хувьд бол одоо уран бүтээл бол маш идэвхтэй хийж байгаа. За бараг л сүүлийн 2 сарын хугацаанд 3 клиптэй дуу цацсан байх жишээ нь. За уран бүтээлийн хувьд нэг иймэрхүү харин энэ 7 хоногт бичсэн постноос маш олон хүмүүсийн анхаарлыг татлаа л да. Тухайлбал энэ 7 хоногт өвжи мобийн өөрсдийнхөө пэйж дээр би энэ пэйжээр эхний бөгөөд эцсийн удаад пост хийж байна. I'm done. За нэг иймэрхүү пост нь маш олон хүмүүсийн анхаарлыг татсан. За энэ постны өнгө аясаас нарахад бол за би болцсон. Би ингээд гарлаа. За нэг иймэрхүү л одоо vibe мэдрэгдэж шүү дээ. За яг энэ постыг өвжи бичсэн үү, STEM бичсэн үү гэдэг асуудал дээр бол ерөнхийдөө хүмүүсийн харж байгаагаар бол STEM бичсэн гэж бол бодож байгаа. За тухайлх юм бол түүний хувьд 8 сард гарч ирсэн тэгээд 100-ийн тайзан дээр шууд гарч дуулаад за тэгээд үүнээс хойш төдийлнэх айхтар уран бүтээл бол цацаагүй харж байгаа бах. За ямар ч байсан нэг зүйл бол үнэн гэж бодож байна. Энэ нь юу гэхээр өвжи моб хамтлаг бол угаасаа ерөөсөө тараагүй. Хоёрд энэ постыг бол янз бүрийн сэтгэл хөдлөлөөр бол санаандгүй бичсэн байх. Тэгээд хэсэг хугацааны дараа бол энэ постоо устгахчихсан. За тэгээд ямар ч байсан өвжи мобын фэнүүдийн хувьд бол нэг айхтар санаа зовхоор том асуудал биш баха. За тэгээд энэ 7 хоногт өвжи мобтой холбоотой нэг иймэрхүү мэдээлэл цацагдлаа. За дараагийн сэдв бол рэпер гинжинтэй холбогдож байгаа. За түүний хувьд бол та бүхэн мэдж байгаа шүү дээ. 100-100 тоглолтын headliner артист болсон. Тэгээд өнгөрсөн 7 хоногт та бүхэндээ мэдээлсэн шүү дээ. Шинэ клипнийхаа зураг авалтыг гадаад руу очиж хийж байгаа. Ерөнхийдөө бол одоо гарах уран бүтээлүүдээр бол маш өндөр ач холбогдлыг өгж байгаа. Энэ 7 хоногийн мегмар гарагт Вандебо хамтлагийн Ибо болон рэпер Гинжинер бол хамтдаа лайвыг хийсэн байна. За энэ лайв дээр яг гол зүйл нь юу яригдчих вэ? Хэдүүлээ үзцгээе. За тэгээд энэ лайвыг ямар учир утгатай хийж байгаа гэхээр ерөнхийдөө 3 найзын тасалбарын талаар мэдээлэл өгөх гээд байна. Яагаад гэвэл 3 найзын тасалбар 4 сарын 4 хүртэл буюу одоодоос 18 сар хүрэх хугацаа. Тийм 20 хоног хүрэх хугацаанд явагдах учраас та бүгд яараарай. Тэгээд ерөнхийдөө нэг билет биш дээ. Жирийн нэг билет 77700 яагаад гэсэн бэ гэхээр ерөнхийдөө 7 ч бас бинго болж шүү дээ. Тийм утгаар 77700 гэж өгсөн. Янгод 3 хүн тэрийг авах юм бол ерөнхийдөө хэд болох вэ? 200 гэдэг. Тийм. Яаж нэг хэмнэлттэй байхгүй наа авч байгаа юм бол. Ер нь бол early bird гэсэн үг тийм. Хаана заах юм. Одоо GS25 бүх салбарууд тэгээд бас Shopee цэгийн дээр зарж байгаа. Тэгээд тэгж авсаар та бүхний 50-60 мянга хэмжиж байгаа маа. Early bird гэсэн үг байна. 4 сарын 4 хүртэл хангах болно. Яагаад дүү цэнгэлтэй тоглолтоо хийхгүй вэ? Вандебогийн тийм. Вандебог. Тэр одоо сошиал баг цэнгэлтэд өмнө тоглолтоо хийж ирсэн учраас цэнгэлтээс өөдцөө манай цэнгэлтийн рекорд хийвдээд өөдсөн байна. Одоо сошиал парк рекорд хийвдэх байхгүй. Насны хязгаартай мөг нэ ерөнхийдөө 16-аас дээш хийж явж байгаа манайхаа. 16-аас дээш. Тэгээд ер нь алкогол яаж байна? Алкогол тэгэл 21-ээс дээш. Алкогол 21-ээс дээш. Тэгээд ер нь нэг юм жоохон бас нэг тийм урд нь бас жоохон алдаа тутагтай байсан болвол одоо бол ерөөсөө гарахгүй. Ямар ч асуудал байхгүй. Одоо тэрийг бодит хөө. За энэ лайв дээр бол мэдээллийн чанартай хэд хэдэн зүйлс байна. За эхний мэдээлэл нь бол 3 найзын тасалбараа 4 сарын 4 хүртэл 180 мянган төгрөг болсон байна. За энэ нь бол та бүхний харж байгаачлан үндсэн үнээс 28.99% хямдралтай. Тэгээд GS25-ын бүх салбараар болон Shopee цэгийн үнээс тасалбар худалдаж авах боломжтой гэллээ. За дараагийн мэдээлэл нь бол Вандебо хамтлагийн хувьд энэ жилийн стадионд биш Social Pay Park дээр бол өөрсдийнхөө тоглолтыг хийнэ гэдгээ хэллээ. Вандебо хамтлагийн хувьд бол та бүхэн мэдж байгаа энэ жилийн хувьд 10 жилийнх нь тохиож байгаа. Гэхдээ өдөр судрын хувьд бол яг тодорхой болоогүй байна. Тэгээд тун удахгүй бас тэ албан ёсных нь постерноос засагдаад эхэлж байгаа. За рэпер Гинжингийн хувьд бол өөрийнхөө сошиал медиа хуудсан дээрээ олон имэж онголдохгүй чанартай юм хийж үзүүлнэ. 100-100 Homecoming. Энэ жилийн 100-100 дээр UB хотын хипхоп хөгжим сонирдуулна. За гэх мэт бол постуудыг бол араас нь бичсээр байгаа. За түүний гол санаа нь бол нэг айхтар олон юм ярихгүй, дуугаач гоё хийн, клипэж гоё хийн, тоглолтооч гоё хийн. Ерөөс олон юм ярихгүй. За нэг ийм
иймэрхүү бол зарчмыг баримталж байгаа харагдаж байна. Өнгөрсөн жилийн хувьд болол рэпер Гинжин өөрийгөө эргээд ямар чанартай артист бэ гэдгээ болоо сонсогчдод баталсан. За энэ жилийн хувьд бол миний бодлоор ч гэсэн тоглолт нь яг дуу шиг аюул гоё тийм чанартай болохоо угаасаа гоё юм хийх баха гэсэн хүлээлттэй байгаа. Тэгээд төгсгөлд нь нэг зүйлийг сануулж хэлэхэд 4 сарын 4 хүртэл хямдарсан 3 найзын 180 мянган плейтэй амжиж авахаа бүү мартаарай. 100-6 Homecoming тоглолтын тасалбараа Shopee-ийн мэн болон J25-ын Монгол дахь бүх салбараас худалдаа авах боломжтой. Угаасаа энэ тоглолтын маркетингийн AI бичлэг энэ төр бол шал өөр төвшөнд байгаа сте тий. Найдаж угаасаа гоё юм инэ. За дараагийн сэдв бол артист Boyjo Moy-тай холбогдож байгаа. За рэпер Boyjo Moy-ыг бол зарим нэгэн залуучууд мэдж байгаа байх. Тэгээд өмнө нь бол рэп начин гэдэг тэмцээнд орж исэн. Billboard Records-ийн. За рэп начин дээр бол үзэгчдийн хувьд хит хитэн хүмүүсийг нүдлээд харчихсан байсан. За тэдний нэг нь бол яхаарахгүй артист Boyjo Moy. За одоогоос 3 жилийн өмнө буюу 2023 оны рэп начингийн Cyber-ыг үзцгээе Boyjo Moy. Rap начин Bellucci Чикано нилэн айлгуул хүүхдийн цугаар дайран уулын замаар шинхэн 300-991 миний дугаар охид толгой дөхөн нэгэн дугаар тэд дөрийн дураар толгой тонго намайг ханган дураар rap я чи хийг зан ABCD ихнээсэн зан эсэл дүүрэн ихний ээлжи миний үг алт яг л чиний ээжийн ганц ээлжи флоп гаруудын сэтгэхгүй яаж хий дураараа шана хамаа цангаага тайлан хамаа хүмбөр өөрийн жамаар манчин бол хурдны замаар галдын шатан лүүжин 50 гандан гүгмэд мэн мэгзэм гартан нэрх үгээр төглөх эрхчлөө чамаг гэсэн гадны нөлөөгүйгээр гүцгийг гэвэл ер нь хотол ядаж ардманд хүрээд дэрвэл хүмүүс намайг шүтэн яг л шүтэн бурхан дахил догмас осод зодог дайдан рэпэс хотон нүхтэн сахил содол өнцөгчний сэхэл авах засал часан драмаа. За яг эндээс харахад бол цаачин эртнээсээ тийм өөрийн үглэх хэм маягтай рэпер байгаад байгаа байхгүй тий яг өөрийн гэсэн хэм маягтай. За яг үүнээс 3 жилийн дараа рэпер Boyjo Moy бол өөрийнхөө синглийг цацсан байна. Johnny Sins гэдэг нэртэй. За Boyjo Moy-ийн энэ дууг нь сонсоход тий яг өөрийн гэсэн стил өөрийн гэсэн тийм үгэлдэг хэм маяг нь бас байгаад байгаа маа. За цаадны чүвд бол өөрийнхөө энэ дууга Boyjo Moy гэдэг өөрийнхөө албан ёсны YouTube суугаас цацсан байна. За та бүхэн цаадныхаа шинэ уран бүтээлийг сонсохыг хүсэх юм бол энэ нэрээр бичээ таагаарай. За аль эсвэл би видеоныхоо тайлбар хэсэгт бол тавьсан байгаа. Тэгээ шууд линкийн дээр дараад сонсорой. За ямар тач Aviasтай өөрийн гэсэн хэм маягтай иймэрхүү артистуудыг бол дэмжих нь зүйтэй гэж бол миний бодлоор боддог. За тэгээд Boyjo Moy дараагийнх нь уран бүтээлд нь Томас том амжилтыг хүсье. Битгий зогсоорой. За дараагийн сэдв бол tattoo артист Азуктай холбогдож байгаа. Та бүхний ярьсан дээр насан туршид ч байх хамгийн чанартай шивэсийг хамгийн чадварлаг шивэсний артист Азук дээр очиж хийлгээрэй. Ингээл хараад бангууд шивэсэн дээр бол ерөөсөө цаг болон мөнгийг гамнаж болохгүй. Нэгэн талаа шивэс хийлгэх хэр шийдсэн бол аль эсвэл шивэсээ араас нь хийлгээд явж байхдаа хамгийн сайныг нь сонгох нь зөв юм бэлээ. Ийм учраас Peace Mall-ийн 13 давхарт 1302 тодод барилах Азук дээр очиж шивэсээ хийлгээрэй. Түүнтэй холбогдож цаг авахыг хүсвэл 8077 1313 аль эсвэл түүний Instagram аяг руу чатчээрэй. За дараагийн сэдв бол рэпер 113-тай холбогдож байгаа. За өнгөрсөн 7 хоногт Улаанбаатарын 10 жилийн хүүхдүүдтэй холбоотой ямар балиар сэжгийн заван гаж мэдээлэл цацагдсныг та бүхэн мэдж байгаа. Нийгмээрээ жигсэн. За яг энэ үйл явдал дээр бол маш олон хүмүүсээ дуурсан. Тэгээд манай хипхоп салбараас ч гэсэнтэй зарим нэгэн рэперүүд маань ч гэсэн дуурсан. За миний хувьд ч гэсэн энэ бацааныг энэ охиныг яаж зодж байгааг нь хараад үнэхээр тэсээгүй. Тэсгэл алдарсан. За яг энэ бичлэг цацагдсны орой рэпер Loki болон Bikitren нараа бүр лайв хүртлээсэн. Үгүй одоо нам бол алрууч одоо яа юу вэ? Хойлоо одоо эзэн хөвгт болох хаанда. Бас эргэлзээгүй. Тэгээ бодоод үзэнгүүт би охин хөвгтөө олон гот миний охины ингэж яах юм бол би зүгээр миний охин дүү олон тэр шиг та нар өөртөө ингээд ойлгоод ингээд юм яриад үзчих бистаа хам юм аа. Чинь за өнөөдөр тэр бичлэгэн дээр гарсан пистанрыг бид нар бүгдээрээ олно. Яг энэ бичлэг шээл рэпрүү дунд явуул заяа. Тэр пистакуудыг тэр 2-3 пистакуудыг бүх хэрийг зааж өг заяа. Бид нар тэр хүмүүсүүдийг алан тална гэд амар алан тална гэхгүйсээ амьдрах эрхийг нь хязгаарлан заяа. Үгүй тийм байдгүй юм. Үгүй тэгүүлүүлэхгүй. Тэгэх юм бол наа пистакууд чи гаарн заяа. Маа чи пистак бүрний тавчтаад их пистак. За энэ метр бол маш олон хүмүүс цохолцсон та бүхэн мэдж байгаа. Харин яг энэ дундаас нийгэмдэр өөр нэгэн шүүмжлэл авсан рэпер бол яхарахгүй 113 байсан. Ядж хахад яг энэ үйл явдалтай давхцаад рэпер 113-ын хүүхдийн дууг өөрчилсөн дуу нь бол цацагдж таарсан. Яг энэ үйл явдлаас нь үүдээд бол рэпер 113 бол нийгэмдэр шүүмжлэлийг авч байсан. Тэгээд хамгийн томоор шүүмжилсэн хүмүүсийн нэг нь бол яхарахгүй гай самтлынхан байсан. За тэдний үед бол рэпер 113-т зориулаад бүр лайв хийсэн. За тэгээд лайвх нь яг гол хэсгүүдийг та бүхэндээ өргөе. Одоо энэ нэг бацаанууд
За одоо энэ дууны эзэмшигч одоо эрэхтэй хүмүүс байгаа шүү дээ. Энэ хүмүүс одоо шүүхэд өгөөл юу гэдэг стандараар ухаарлан хэдэн сая төгрөг мөргөөр шууд гомдол гаргаад нэхэмжлээ шүүхээс авах ёстой. Залуу үеийг бол үнэндээ яаж хүмүүжүүлээд байгаа юм. Уран яруу ийм цаг гигэн юм байхгүй болсон. Тэнгүүдээ өөрсдөө хамгаалж хэлж байгаа үг нь гэсэн чи юу вэ? Оо, тиймээ би золбин ч гэж ааш. Юу хуцаад байгаа юм бэ? Тэнгүүдээ юу гэнэ үү? Би энэгээр харин ч ингээд нийгмийн юуг өөрийнхөө хэллэхээр үгүй дүүнэр минь үгүй шүү. Мо бацаанууд зүгээр хаа нэгэн газар хэрвээ тайзан дээр ч юм уу тайзны ар таарлах юм бол над үгцгий чинь зүгээр бут шүлээ шүү бацаа. За яг энэ лайвны дараа рэпер 113 өөрийнхөө Instagram story дээр надад та нар шиг ах байтугай нохооч байхгүй гэж бол өөрийнхөө Instagram дээр story хийсэн. За яг энэ лайв хийгдээд явж байх үед бол рэпер 113-ыг шүүмжлэл болоо нийгэмдэр ирчийг авчихсан байсан. За тэгээд энэ ирчээрээ улмаар энэ 7 хоногт бол бүр нэг иймэрхүү мэдээлэл цацагдсан. Рэпер 113 Мамон Нашир дууг ёс бус үг хэллэгт оруулж дуусан асуудлаар Монгол улсын хөдөлмөрийн баатар төрийн шагналт Лувсан Шаргуйн охин Илцэг халиун сүрэн оюуны өмчин газарт хандна гэлээ. Тоогроо янзын хүүхэлтэй тонгороо тэтэц мөхөрлөө орцоор дүүрэн онцгондууд олон янзын тавтай сайхан орсоор Мамон Нашир манай мухар гудам бол бүгд маш сайхан мьюзик бол доодрын ханш саран туяа миний дууны багш чихмэн гэж хоёр чихмэн гэж юу сонсч удаа. Ядаж нараа хүүхдийн дуугаар битгий оролт тоо. Энэ бол бүгд цаг үеийн хүүхдүүдийн анх одоо сурдаг дуу шүү дээ. Тэгээ одоо энэ хүүхдүүд яах юм тэгээд балиар хараалаар нь одоо хилд орж дуу сурах юм уу? Хүүхдүүдийн дуртай тоглоом дуу гэхэд үгийг нь Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн төрийн сойрхолт Бэрва аяыг нь гавьяат багш гал мандах нар зохиосон юм а. Харин Мамон Нашир дууг Монгол Улсын хөдөлмөрийн баатар хөгжмийн зохиолч Лувсан Шаргуй аяыг зохиож яруу найрагч Лам Сүрэн үгийг нь бичжээ. Улмаар 1956 онд Монгол Улсын гавьяат жүжигчин Доолгоргой дуулж олонний хүртэл болгосон төвхтэй. Харин ийхүү алдартай хүүхдийн дуунуудыг зөв бус үг хэллэгт оруулан дуулсан рэпер 113 энэ асуудалд тайлбар хийжээ. Өнөөдрийн хүүхдүүд годомжинд гэрээсээ гараад эцэг ихэн дагаад явбал миний дуунаас амар юмыг ярьж байгаа. Миний дуунаас амар юмыг хийж байгаа. Тиймээс зүгээр ийм сонсож байгаа дуун дээр нь асуудал өхийн оронд чиний хүүхдийн чинь жинхэнэ төрхн хийм бэ гэдгийг эцэг эхчүүдийг би таниасаа гэж бодож байна. Тэгвэл оюуны өмчийн газраас хүүхдийн эдгээр дуг төвөрлөнд дуулсан эргэн очир байна буюу рэпер 113-ын талаар барьсураа илэрхийллээ. Дотор нь байгаа үгүүд яг тэр үг нь бол нөгөө ая зохиогчтой холбоотой үг зохиосон зохиогчтой холбоотой зөрчил болж үүснэ. Тэгэхээр хүний зохиосон үгийг зөвшөөрлөгөөр өөрчилж болохгүй. Тий гажуудуулж болохгүй. Тэгэхээр тэр хоёр зөрчил бол энэ дээр байна уу гэж харж байгаа. Тэгэхээр ер нь яг хөө нийтийн дуулж байгаа залуучууд нийгмийн сүлжээгээр янз янзын хэлбэрээр дуулж байна. Энэ дээр нэг юм анзаарч явах хэрэгтэй юу гэхээр хинээс хаанаас энийг зөвшөөрөл авдуулах юм бэ гэдгээ сайн мэдчихэж дуулаач. Хоёрдугаар зүйл нь зөвшөөрөл авж байгаа бол авсан зөвшөөрлөөсөө битгий хэтрүүлээч. Тэ яг л гэрийн заасан юг тохирсонд бол байж тэр ажиллая. Харин хөгжмийн зохиолч Лувсан Шаргуйн охин халиун сүрэнгийн тухайд энэ талаар дараах барьсурыг мөн илэрхийллээ. Түүний хувьд Мамон Нашир дууг буруугаар дуулж байгаад маш их гомдолтой байна. Ингэж дуулсан нь хүүхдүүдийн хүмүүжилт сөргөөр нөлөөлнө. Иймд цаашид оюуны өмчийн газарт хандна гэдгээ илэрхийллээ. За ямар ч байсан эцтэй рэпер 113-ыг Мамон Нашир дууны зохиогчийн эрх эзэмшигч хүн оюуны өмчийн газар хандна гэдг бол албан ёсоор мэдэгдсэн байна. За яг энэ үйл явдлаас хойш рэпер 113 ямар нэгэн байдлаар стори ч гэдэм үү те ямар нэгэн байдлаар албан ёсны мэдээлэл уучил ерөөсөө огт хийгээгүй байгаа. Мэдээж үзэгч та бүхэн рэпер 113-тай холбоотой энэ асуудал дээр яг ямар хуу сэтгэлдэлтэй байна тэгээд комент бичиж үлдээгээрэй. Бидний үе дуусаад бидний үр хүүхдүүдийн үе энэ улс их орныг яг ямар хуу байдалтай авч явах вэ? Энэ бүхэн бидний хүүхдүүд болон жаахан дүүнраас мэл шалтгаална. Ямар ч юм ерөм тэгээд яг хэмжээндээ байх сайхан гэж нэг ихтүүлэхгүй, нэг багдуулахгүй. Яг гой дунганд харуулаа. За ямар ч үсэн рэпер 113-тай холбоотой энэ асуудал нь ирээдүйд яг аль тал руу ирэх нь бол айгүй том анхаарлыг татж байна. Тэгээд цаачин бас тэ өөрөө янз бүрийн мэдээлэл хийх нь уучлалт гуйх нь гэдэг нь бас айгүй том анхаарлыг татж байна. За тэгээд өнгөрсөн 7 хоногт рэпер 113-тай холбоотой нэг иймэрхүү мэдээлэл цацагдлаа. Өнөөдрийн бичлэгний хамгийн сүүлийн сэдэв болон рэпер KK болон
Лил Бата нартай холбогдож байгаа. За өмнө нь бол эдгээр залуучуудын хувьд хоорондоо бифтэй байсныг бол та бүхэн мэдж байгаа. За тухайн үед бол Лил Батагийн хувьд KK рүү бүр дис гаргаж байсан шүү дээ. За тэдний бифийн дараанаас бол нэх удалгүй рэпер KK бол те рэпер Young Sab-тай бол биф хийснийг та бүхэн мэдж байгаа. Рэпер Young Sab KK нарын биф бол айгүй үзүүштэй байсан. Тэгээд бүхэл бүтэн бид нарт 4 дис хүргэсэн. За мэдээж энэ бүхний дараа бол та бүхэн мэдж байгаа. Цаа өрийн хувьд бол те гар хөлөө бариад айгүй тийм айтаахнаар бол салсан шүү дээ. За яг энэ үйл явдал нь рэпер Lil Batад бол таалагдаагүй бололтой цаачин хит хитэн ноцтой гэх юм уу те анхаарал татах үс стори хийсэн байгаа. Бифтэй хүмүүс хизээ насны андууд болд юм бэ ста. Найзууд болсноо Солонгостой тоглолт шааснаа үнсэлцгээ шаагаад гей шийд. Монголын хипхоп гомо болцсон байна уу ста. Сайд. Хоёрын эсрэг нэг ринг дээр шая. KK Young Sab. Онгод On My Dead Father Son. Битгий миний хипхопыг гомо болгоод байлал руу да. Худрууга зайл. Тэр өвжийн нар нь хэн байсан бэ? За цаадны живд бол те эдгээр сториг бол хийсэн байгаа. За ер нь бол те цаадны чи сториных нь гол утга санаа нь өмнө нь тийм хэмжээний бифтэй байсан хүмүүс одоо ингэж болохгүй. Хоёрын эсрэг нэг шууд рингэндээ шаалцъя. За нэг иймэрхүү утга санааг бол агуулж байгаа. Харин рэпер KK-ийн хувьд өөрийнхөө лайвныхаа дундуур рэпер Lil Batag асуусан асуултанд яг ингэж хариулсан. Ингээ гомдолтой байгаа юм байна. Чамайг ингээд олон хүмүүстэй ирж ингэсэн гинэ. Хоёр ингээд учраа олоо гэсэн. Тэгэхээр би тгий яамаар гэсэн Бата надтай зодтолтой гэсэн тгийгээд бит хоёр ганц хоёр гар зөрүүлсэн. Тэгээ бит хоёр гар хөлөө бариад одоо ингээд цаашдаа болио айтахан байцгаая гэд гар хөлөө бариад салцгаасан би энд ч зодуулаагүй. Чадахгүй тэр Бата мата ч намайг барьж авч зодож. Тэр чин зүгээр л нэг юм жоохон дутуугийн комплекстэй олонний анхааралд хүртэх сонирхолтой хүмүүс тоохгүй болохоор нь ингээд ч болтгой хүмүүст хүрэхийг хүссэн. Тэгээ хүслээр нь болсон. Гэтэ чадаагүй. За тэгээд рэпер Lil Bata болон рэпер KK нартай холбоотой нэг иймэрхүү мэдээлэл бол өмнө 7 хоногт анхаарлыг бол маш ихээр татлаа. За тэгээд яг эдгээр сториг хийснээс хойш бол рэпер Lil Bata өөр янз бүрийн байдлаар мэдэгдэлч үт юм уу те янз бүрийн стори бол хийгээгүй. За тэгээд яг энэ бифиг бол рэпер Lil Bata бол өөрөө сэргээсэн. Тийм учраас цаадны чинь цааш тийм үйлдэлнээс анхаарал татчихин яг ямар стори хийх нь яг ямар мэдэгдлийг хийх нь те. За рэпер Young Sab болон KK нарын хувьд бол рэпер Lil Bata зориулж ямар нэгэн стори ологт хийгээгүй. MLB сонирхдаг хүмүүс надаас айгүй их код асууж ирсэн. За тэр хүмүүстэй хандж хэлэхэд Newsack 111 кодоор ихний цэнэглэлттэй 150% урамшууллагж байгаа шүү. За эхний сэдв бол рэпер Limit King-тэй холбогдож байгаа. За түүнтэй холбоотой хамгийн сүүлийн үеийн сонин сайхан гэх юм бол 21 Bullet хэмээх цомог бол тун удахгүй худалдаанд гаргаж тун удахгүй бол цомгийнхоо ивентийг хийх гэж байна. За энэ талаараа цаачин өөрийнхөө Instagram дээр 21 Bullet альбом дуусах төгөж байна да. 21 дуутай цомог бас л амаргүй байлаа. Limited Edition дуугаараа Токиод эхлүүлж 21 Bullet дуугаар Токиод дуусгалаа. Удахгүй цомгийн нээлтийн өдрөлөг зарлах болно. За нэг иймэрхүү постыг бичиж тэгээд Токиод зураг авалтаа хийсэн өөрийнхөө дууны клипийг бол цацсан байгаа. За миний санаж байгаагаар энэ цомгийг бол бүр оны өмнө тэ утан удахгүй зарлана гэж ярьжсэн. Тэгэхээр энэ цомгон дээр бол маш өндөр ач холбогдлыг өгж байгаа нь ойлгомжтой байна. Өдөрт хүртэл цацаагүй байхыг бодоход. За энэ нь ч бас аргачлгүй байх л да. Зарим нэгэн рэпер дуучид маань бол 8 дуутай, 10 дуутай, 12 дуутай, дээдлэн л нэг 15 дуутай цомог альбом цацдаг бол Limit King-ийн энэ альбом бол тэ бүхэл бүтэн 21 дуунаас бүтсэн. За мэдээж уран бүтээлчдийн цомгууд бол олон дуутай байх тусмаа их ажиллагаа өндөртэй гэсэн үг. Рэпер Limit King-тэй холбоотой дараагийн нэгэн сонирхолтой мэдээлэл байгаа. За цаадны живд бол ийм стори хийж байгаад би хүүхдийн дуугаар оролдвол хүүхдүүдтэй зориулсан хайрын дуулахын ок. Limit 113-2-ыг нэг хүн гэж боддог эргүү эзданар дунд амьдрмааргүй байгаад байгаа юм л да. За нэг иймэрхүү бол сторик хийсэн байгаа. За мэдээж түүний энэ сториноос харахад бол рэпер 113-тай холбоотой үйл явдал дээр яг түүний эсрэг байр суурьтай байгаа нь бол харагдаж шүү дээ. За яг энэ сэдвтэ уялдуулаад дараагийнхаа сэдвт ороход рэпер 113-тай холбоотой энэ асуудал дээр рэпер Дзантхын хувьд нэгэн подкастт ороод өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн байна. Гүрлийн дуу байлаа нэг хүүхдийн дуу ингээд ягаадсан бэ цэглээсэн байсан гэсэн дуу байсан шүү дээ. Сайн нөгөө нэг хиний те. Та тэр юм шиг те. Аха. Яг зөв бид тухайн яг өөрийнх нь уран бүтээлч одоо артист тэр хүний яг юуг бол хөндлөж байна. Өөрийнх нь одоо орон зай гэх юм уу те өөрийнх нь одоо тэр үзэл бодол тэрийг бол хөндлөн мамун ашиг гэдэг тал дээр би бол жоохон дургу байгаа ер нь бол те ягаад тэр дуучин бас ер нь бол
Монголын ер нь бол хүүхдүүдийн iconic дуухгүй ер нь бол тийм дууг ерөнхийдөө нэг тэгж ийм болгонгууд бас нөгөө нэг гоё дууга бас сонсомоор шүү дээ тий яг ингээд ийм нөгөө баг хамгийн ер нь бол бүх хүний мэддэг дуу хаа тий баг монгол хүн болгоно бид нар зөндөө төслөө шүү дээ хамгийн ер нь монголчууд бүгдөө мэддэг дуул тэр баг тий ганц ер нь бол тийм болохоор тэр дууны хувьд бол надад хайрын санагдаад байгаа ер нь бол тий жоохон харамлаад байгаа ч юм уу тий тэгээд манай хүүхдүүд бас яг тэр оригиналаар нь гоёор нь сонсоод гоёор нь сурж мөрөл надад бол гоё санагдаж байгаа. За цаатны хувьд бол X-Talk хэмээх энэ подкастт ороод хит хитэн өөрөө сонирхолтой зүйлс ярьсан. Хэрвээ та бүхэн санаж байх юм бол нэлээд хэдэн жилийн өмнө Backyard Show-нд бол рэпер Rookie оролцож ирсэн шүү дээ. Тэгвэл тус шоунаас рэпер Rookie яг яагаад хасагдсан талаар айгүй дэлгэрэнгүй ярьж өгсөн. Rookie-гийн тэр нөгөө хороодог систем нөгөө байг донд хороо гарч ирдэг. Маа. Гороо удаад Rookie тэрнээсээ болоод хасагдсан шүү дээ. Тийм үү. Тэр Альберт гэсэн хүмүүс бол зур самсрууд Албаа. Оо тийм үү. Rookie ингээд би тэрийг бас анзаарч байгаа шүү дээ. Тэгээд бас яг Rookie-гийн нөгөө бааталтайгаа ээлж болсон чинь цаа чинь амар олон удаа дуудуулаад тэгээд гарч ирэхдээ юм мэдсэн гарч ирсэн аахгүй бүр наамаа ингээд марчаад тэгээд ерөнхийдөө би Сахилга Батын зөрчилтэй байна да гэж анзаарангуудаа окей. Яа заастаг. Бас би чинь бас артист гэдэг зүйл яаж байгаа шүү дээ. Анханасаа бас гоё юм бие авч явах эмэг цэгц гэдэг зүйл ингэж амар юу байх хэвээр. Тэгээд ер нь бол тэрийг бас ерөөсөө ярьж байгаа юм шүү. Тийм байна. Гэтэ одоо яг би зүгээр яг одоо хөвгөлтэй байсан зүйлээс авцсан л да. Тэгээд одоо гэтэ Rookie-г харалтаа тийм биз дээ. Хүмүүс ингэ сонсох дуртай, хит дуунуудтай тийм артист болсон байд баяр үргээ. Рэпер Сантахтай холбоотой сүүлийн үеийн сонин сайхнууд гэх юм бол цаад чинтэй яг уран бүтээл гэхээсээ илүүтэй продюсер талдаа бол илүү анхааралтай ажиллаж ах шиг байна л да. Мэдээж та бүхний зарим нэг нь мэдж байгаа. Рэпер Сантахын хувьд бол Ladies Only хэмээх өөрийнхөө хөгжмийн компанийг бол зүтгүүлж байгаа. Түүний хувьд Backyard Show-наас Ladies Only хүртэлх энэ замд өөрийгөө төрсэн авьяастай рэперээс гадна хип-хоп болон урлагийг бизнес болгож чаддаг бас чамгүй продюсер гэдгээ бас батлан харуулж байгаа. Сонсогч бидний хувьд бол тун удахгүй түүний цоо шинхэн уран бүтээлүүдийг хүлээн авч сонсох байлгүй дээ. За ингээд энэ 7 хоногт рэпер Санттай холбоотой нэг иймэрхүү мэдээллүүд анхаарлыг татлаа. За дараагийн сэдв бол Band Boys-тай холбогдож байгаа. За нэг хэсэг бол өвси Young хэмэхтэй crew гэх юм уу, хамтлаг гэх юм уу эдгээр залуучууд бол Монголын хип-хопод гарч ирсэн. За тухайн crew-ийн яг рэперүүд гэх юм бол Pogjo, KK, Boy хэмээх залуучууд байсан шүү дээ. За эдгээр залуучуудыг анх гарч ирж байхад бол Монголын хип-хопод цоо шинхэн өнгө нэмэхнэ. Ерөнхийдөө бол өрсөлдөгч нараас шинээр нэмэгдлээ гэж бол миний хувьд тухайн үед харж ирсэн. Харин төд удалгүй рэпер KK өөрийнхөө crew-ээс гарч өвси Young хэмээх хамтлаг бол ерөнхийдөө одоо таарсан гэж хэлэх юм уу да. За мэдээж үүнээс хойш болвол Band Boys хэмээх crew шинээр нэгдэж Boy болон Ilzip, Pogjo хэмээх залуучууд болоо тусдаа ингэж хамтлаг байгуулсан. Харин тэдний хувьд бол саяхан буюу 3 сарын 24-нд Making Move хэмээх дуугаар албан ёсны YouTube суугаас цацсан. Making Move хэмээх дууны хувьд бол drill байсан. Boy болон Ilzip, Pogjo за хамтлагийн гишүүд рэперүүд бол яг хэвээрээ. За тэгэд ямар ч тач Монголын хип-хопод цоо шинхэн crew, цоо шинхэн өнгө төрөх одоо нэмэгдэж байгаа харагдаж байна. Мэдээж эдгээр залуустаа цааш-цаашдын уран бүтээлд нь том амжилтыг хүсье. Цааш-цаашдын уран бүтээл, дууны чанар, клипний чанар гэдэл бүх зүйл дээрээ тууштай байж дараагийн түвшин түрээрээ. За ингээд өнгөрсөн 7 хоногт Band Boys хэмээх хамтлагтай холбоотой нэг иймэрхүү мэдээлэл анхаарал татлаа. За дараагийн сэдв бол рэпер Гинжинтэй холбогдож байгаа. За түүний хувьд бол та бүхэн мэдж байгаа шүү дээ 5 сарын 37-х зуны зугаа тоглолтын 2026 оны headliner артист болсон. За түүний хувьд бол өөрийнхөө Facebook page дээр за одоо хинтээ хамтрал хийх үү? Бараг үлдсэнгүү дээ гэдэг бол постыг бичсэн. За постын комент хэсэгт бол хамгийн их бичигдэж байсан нэр нь рэпер Rocket Bay нэр байсан. Rocket Bay болон рэпер Гинжинрийн хамтрал гэдэг бол за ерөн л боломжгүй баха. За тэдний хувьд бол өнгөрсөн жил хүртэл маш том бифтэй байсан учраас энэ нь ерөнхийдөө бараг л боломжгүй зүйл. Харин бичигдэж байсан өөр нэгэн рэперийн нэр гэвэл рэпер Wolfizm нэр байсан. Энэ хамтралын хувьд бол шал ондоо түвшинд анхаарлыг татчихээн. Тэгээд Wolfizm болон Гинжин за тун сонирхолтой хамтрал тийм үү. Харин миний бодлоор өөр эмэгтэй рэпертэй хамтрал хийн гэх юм бол Babyna болон Гинжин. За энэ бас айгүй сонирхолтой хамтрал байх боломжтой. Wolfizm ч бай, Babyna ч бай. За айл айлантай хамтарсан ч гэсэн за эдгээр рэперүүдийн дундаас бол нэлээд галзуу хип-хоп дуу гарах нь бол ойлгомжтой. Зуны зугаа Homecoming тоглолт болон рэпер Гинжинтэй холбоотой өөр нэгэн сонирхолтой мэдээлэл гэх юм бол 2026 оны 4 сарын 4 хүртэл 3 найзын тасалбар 180,000 төгрөгөөр худалдаалагдж байгаа. Тасалбарын
Монголын үндсэн үнийн хувьд бол 77700, фэн зоны хувьд бол 220,000, VIP-ийн хувьд бол 555,000 төгрөгөөр худалдаалагдж байгаа. За яг эндээс харахад бол 3 найзын тасалбараа 180,000 төгрөгөөр худалдаа авах нь бол хамаагүй хөнгөлөлтөй харагдаж байна. Тоглолтын тасалбарыг бол та бүхэн Shopee цэгмэн болон CUGS25-ын бүх салбараас худалдаа авах боломжтой. За миний хувьд бол энэ жилийн 100-100 тоглолт бол бүх цаг үеийн түүхэнд байгаагүй хамгийн гоё 100-100 болно гэж бодож байгаа. За яагаад гэх юм бол мэдээж энэ жилийн headliner артист нь рэпер Гинжин. За мэдээж 2-дугаарт 100-100 тоглолт угаасаа аль чанартай болдог. За түүнтэй холбоотой өөр нэгэн сонирхолтой мэдээлэл гэх юм бол рэпер Гинжингийн хувьд бол 100-100 тоглолтын урлагийн артистуудтай бол сүүлийн үед лайв хийгээд байгаа шүү дээ. Өөрийнхөө Instagram болон Facebook дээр. Харин түүний рэпер шуутай хийсэн лайв дээр нэг иймэрхүү сонирхолтой сэдв хөндөгдсөн. Харин түүнтэй холбоотой яг ямар сэдв хөндөгдсөн бэ? За хэдүүлээ ингэж шууд дараагийнхаа сэдвт орж байгаа шүү. Өчтөртэй хэдэн уржиг дээр хэдэн хүн ирв? Уржиг дээр нэг 300-аас 350 400 ирсэн үү? Блог бар нь гэсэн тий. Гүү Diamond event таалдсан. Тэгээд юу нэр нэг лайв дээр блог гэж ярьсан юм. Тинч бол тэр наахтаа па. Тэр хүмүүсээ. Тэр лайв юу болов? Ямар лайв? Тэр нэг лайв. Ямар лайв? Яа чамаг чи одоо сенсац хийсэн байгаа шүү дээ. Яг одоо хаац тийм сенсац ши. Сенсац болохоор юм байсан болно. Тийм сенсац бодохгүй нөө тэр бол зүгээр бицсэн үйл ойлголцсон тийм. Өчтөр шаардсан уу? Гүү би гайгүй шүү дээ. Тийм үү. Ер нь өнөөдөр шаардаад. За эдгээр залуучуудын хувьд бол яг ямар сенсацийг яриад байна вэ гэвэл өнгөрсөн 7 хоногт өөрийгөө рэпер шувууд хүчирхийлүүлсэн, рэпер шувууд зодуулсан гэх эмэгтэй бол лайв бичлэг хийсэн. За ялангуяа түүний энэ бичлэг бол Facebook дээр нэлээд тарж нэлээд шеэрлэгдсэн. За тэгэд яг ямар бичлэг байваа? Чаваг бол тэр зинжэт бэтэн үнэлтийн мас маа хашнгаа заяо. Би чамтай үшиг ярих гэж үзсэн шүү маа хашнгаа заяо. За чи маргааш маар албан нөө заяо. Амиа игут хүү ам гуухуу гэдэг дээр бодож байгаа заяо. Хиний өх нэг чи магаснаа бодорой маар хошногны сүмэн өө мэдөө. Ата зааж тэ уншихгүй байна гэд бид бүгд уншилаад тэгсэн чи ядуу маар алнуудаа. Хөөе баяжидын хүмүүс чи та яад юм бэ маар алнуудаа өө. Би яг ихлэнээс бүх баяжид хүүхдийн наамд харж арай. Миний өдөс мөнгөтэй гэж хуцгал юм бол бүгдийнх нь наамд би хутгах зан зөө. Энэ лайвыг та шеэрлэр маар атсан бандаж нар минь зөө харж арай. За энэ эмэгтэйгийн хувьд бол энэ бичлэгийг хийж байхдаа нэлээд цогцсон байдалтай. За тэгээд ам хэлний үед бол бас нэлээд эвгүй шүү дээ. За яг энэ бичлэг дээр бол бэлэг жаргал хэмээх контент мейкер залуу байдаг шүү дээ. За энэ залуугийн хувьд бол тус видеон дээр реакшн хийсэн байна. За хэдүүл одоо үзцгээе. Миний өдөс мөнгөтэй гэж хуцгал юм бол бүгдийнх нь наамд би хутгах зан зөө. Энэ лайвыг та шеэрлэр маар атсан бандаж нар минь зөө харж арай. Би яг маргааш юм блог. Йоо. Зүг-зүгөө сууж байгаа нэг атсан бандаж болоо шаачлаа шүү. Гэтэ би яг нэг юм өөрийн гэсэн нэг байр суурь байдаг. Ер нь бол нэг иймэрхүү согтдаг. Бүр ийм амар муухай согтдаг. Амин битэн ус бүр үнэхээр дургу. Тэгэд нэг юм зэлбэн. Тэгээ одоо тэр сүүлд хүртэл тэр нэг хар залуугийн хэрэг гараад байгаа шүү дээ манайхан. Гэтэ тэр бичлэгийг үзсэн ер нь бол чи харьцхаа л гэсэн юм билээ. Чи гэрлүүгөө яваа л гэсэн бил. Нөгөөх нь үгүйгээл тэгэл мэдгүй тэнцээ юу болсныг мэдэхгүй шүү дээ. Тэр нэг сохтоо хөө яаж агсан тавьсан, агсан тавиад ингэсэн чи юм билүү. Тэгээ бид нар ер нь нэг эмэгтэй хүмүүс төр нэг ингэж одоо эмэгтэй хүний зөв гэж бодохгүйгээр яагаад эрэгтэй хүний зөв гэж яага боддгоо юм бэ? Би амар гайхах нэрэн гэсэн. Бүх зүйл эмэгтэйгийнхэн зөв гэж боддог манай монголчууд. Эмэгтэйчүүд чинь одоо ийм тийм хүү эрэгтэй хүмүүс чинь хохироо дууслаа шүү дээ. Эрэгтэй хүмүүс чинь ингээд бүгд бүр ингээд эмэгтэйгийнхэн иймэрхүү нэг эмэгтэйчүүд ингээд хоморгонд өртөө дууслаа шүү дээ. Бүгд адилхан хүн шүү дээ. За миний хувьд бол бэлэг жаргал хэмээх энэ залуутай бол санал нэгтэй байна. Тухайн үед бол яг юу болсныг яг тэнд байсан хүмүүс л мэднэ. За тэгэд яг энэ Монголын нийгэмдэр Монголын сошиал ертөнцийн тэ юм бол эрэгтэй хүн буруутай эмэгтэй хүний зөв. За энэ давалгаа бол угаасаа хизээнээс байсаар ирсэн. За муул юм бол эрэгтэй хүн лүжигдэг Монгол иймэрхүү хүүсийн ялварлан гадуурхалт бол аюулгүй их. За яг эндээс бол мэдээж тэ өөрийгөө хохирогч гэж нэрлсэн энэ эмэгтэй бол яг хууль шатны байгууллагаар нь явах ёстой байх гэж бодож байна. За тэгэд бас дээрээс нь эмэгтэй хүн байна да өөрийнхөө ам хэлэндээ жоохон анхаарах ёстой болов. Өнөөдөр
Өнөөдрийн бичлэгний хамгийн сүүлийн сэдв рэпер инрэлтэй холбогдож байгаа. За рэпер инрэлтэй холбоотой сүүлийн үеийн сонь сайхан гэх юм бол мэдээж цаадны ч хувьд бол тийм продюсер талдаа бол ажиллаж байгааг ихэнх хүмүүс бол мэдж байгаа. Харин түүнтэй холбоотой өөр нэгэн сенсацтай мэдээлэл бол сүүлийн үед сошиал ертөнцийн маш их анхаарлыг татлаа. Монгол News 24 хэмээх сайт дээр 3 сарын 23-нд инрэлт 500 цагийн нийтэд тустай ажил онолоо. За нэг иймэрхүү нийтлэл бол цацагдсан. Оппозит хамтлагийн дуучин инрэл бусдын биед гэмтэл учруулсан хэрэгт буруутгагдан шүүхээс яар шийтгэл хүлээлээ. Тэрээр 2025 оны 12 дугаар сард найз охин Ини биед хаалцсан хэрэгт холбогдож уг хэргийг цагдаагийн байгууллага шалган прокурорт шилжүүлсэн байдаг. Сүхбаатар дүүргийн прокуророос эрүүгийн хуулийн 11-ийн 6 дугаар зүйл зааснаар бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэрэгээр яллах дүгнэлт үлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Улмаар Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2026 оны 3 сарын 9-ний өдөр хилэлцээд инэрлийг гэм буруутаад тооцож 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оноосон байна. Түүний өмнөх холбогдол гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдож байсан. Бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан хэрэгээр шийтгүүлж байсан. Баянгол дүүргийн шүүхээс 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял авч байсан. Эрүүгийн хуулийн 11-ийн 6 дугаар зүйлийн нэгд зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тохиолдолд торгуйл нийтэд тустай ажил эсвэл зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах зохицуулалтай. За нэг иймэрхүү нийтлэг бол нэрэн туяа инх цэцэг хэмээхээ сэтгүүлж бол бичсэн. За ингээд энэ 7 хоногт Монголын хип-хоп сонирхчдын анхаарлыг рэпер инрэлтэй холбоотой энэ асуудал бол хамгийн ихээр татсан. Энэ удаагийн бичлэг маань үүгээр өндөрлөж байна. Хэрвээ та бүхэн манай сувгт subscribe дарааг бол subscribe дарж нэгдээрээ Монголын хип-хопын цорын ганц бөгөөд анхдагч мэдээний сувг тун утгагүй 200 мянга олох гэж байна. Энэ хүртэл бичлэгийг маань үзсэн залуустаа маш их баярлалаа. Бичлэг таалагдсан бол лайк дарахаа битгий мартаарай. Сакаут дараагийн бичлэгээр уулзцгаая. Тэр баяртай.